Авдар аппликейшнээс зээл яаж авахыг зааж өгье. Артcoin-о барьцаалж байрны зээлээс арай дээгүүр хамгийн бага хүүтэй ямар ч зээлийн шалгуургүйгээр авч болох зээлийн үйлчилгээг Авдар апп дээрээс авах боломжтой. Авдар аппликейшнийг суулгаад арт аппликейшны пин кодороо нэвтэрч орноо. Ийм нүүр хуудас гарч ирнэ. За миний хөрөнгө гэдэг нь таны арт аппликейшн дээр байршиж байгаа Артcoin-ы хэмжээг тухайн өдрийн ханшаар төгрөг шилжүүлсэн дүнг харуулнаа. Банкнаас зээл авахын тулд барьцаа хөрөнгөтэй байдагтай ижилхэн та эхлээд Авдар аппт баталгаа хөрөнгө байршуулах хэрэгтэй. Авдар аппаас зээл авахд Артcoin-ыг барьцаалж зээл авдгаар онцлог давуу талтай. Баталгаа хөрөнгө нь хэрэглэгч Авдараас мөнгө авах буюу зээл авах үед баталгаа болгон байршуулдаг хөрөнгө юм а. Хэрв авсан зээлээ хугацаанд нь төлж чадахгүй бол системийн хөрөнгийг хэсэгчлэн эсвэл бүрэн зарж борлуулдаг. Та өөрийн баталгаа хөрөнгийн 60%-ийн дүнг хүртэл мөнгө авах боломжтой. Голын энэ дугуйсан тэмдэгтээр дараад нүүр хуудас руугаа ороод крипто баталгаа гэсэн хуудас руу орж баруун дээд буланд байгаа нэмэх тэмдэгтээ товчийг дарнаа. Баталгаа хөрөнгө нэмэх гэсэн хуудас гарч ирнэ. Баталгаа хөрөнгө гэсэн товч дээр дарахад таны арт аппликейшн дээрх Артcoin-ы хэмжээг харуулнаа. Эндээс баталгаа болох койно сонгоно. Баталгааны дүн гэсэн товчны доор боломжит дүн гэдэг дээр баталгаанд нэмэх боломжтой Артcoin-ы хэмжээг харуулнаа. Нэмхийг хүссэн дүнгээ монтор оруулна. Доод талын шимтгэлийн тухай мэдээлэлтэй танилцаад баталгаа нэмэх гэсэн товчийг дарнаа. Баталгаажуулалтын мэдээлэлээ шалгаад баталгаа нэмэх товчийг дарна. Хүсэлтийг авлаа гэсэн энэ цонх гарч ирнэ. Окей гэдгийг дарнаа. За нүүр хуудас руугаа буцаж очиод крипто баталгаа гэсэн хуудас руу ороод нийт баталгааны хэмжээгээ харж болно. Баталгааныхаа хэмжээг. За зээл авахдаа эхний удаад бага дүнгээр туршиж үзэх нь амар байдаг. Баруун доод буланд байрлах энэ дугуйсан товчийг дарахад авдруудын жагсаалт гарч ирнэ. Энд мөнгө дарах буюу хадгаламжийн хүү, мөнгө авах буюу зээлийн хүүгийн мэдээллийг харж болно. Мөнгө дарах гэсэн товч дотор жилийн хэдэн хувийн хүүтэй мөнгө дарах буюу хадгаламж байгааг, хажуу талын энэ мөнгө авах гэсэн товч дотор жилийн хэдэн хувийн мөнгө авах буюу зээлэх боломжтой мөнгө байгааг харж болно. Боломжит гэдэг нь тухайн авдараас авах боломжит мөнгөний дээд хэмжээ, нийт гэдэг нь тухайн авдарт дарсан хөрөнгийн нийт дүнг харуулнаа. Хамгийн бага хүүтэй зээлийн мэдээлэл хамгийн ихэнд байна. Зээл авахдаа мэдээж хүүгийн мэдээллүүдийг харж байгаа. Та өөрийн сонголтоо хийгээд мөнгө авах гэсэн товч дээр дарнаа. Мөнгө авах гэдэг нь зээл авах гэсэн үгээ. Та баталгаа болгож байршуулсан хөрөнгийнхаа 60% хүртэл мөнгө болгон авах боломжтой. Сонгосон авдрынхаа мөнгө авах товчийг дарнаа. Мөнгө авах гэсэн энэ хуудас гарч ирнэ. Авах мөнгөний хэмжээ гэсэн цонхонд зээлэх дүнгээ монтор оруулнаа. Таны авах боломжит зээлийн хэмжээ авч чадах дүн гэдэг дээр харагдана. Хугацаа хэсгээс хүссэн хугацаагаа сонгоно. Шимтгэлийн мэдээлэлтэй танилцаад баталгаажуулах товчийг дарнаа. Баталгаажуулалтын хуудас гарч ирэх бөгөөд зээлийн нөхцөлийн тухай мэдээлэл гарч ирнэ. Уншид танилцаад скриншотыг нь аваад мөнгө авах гэсэн товчийг дарнаа. Хүсэлт амжилттай болсон гэсэн энэ цонх гарч ирнэ. Авсан зээлийнхаа хэмжээг миний өглөг гэсэн хуудаснаас харж болно. Богино хугацааны дараа арт аппт зээлийн монтын орлого гэсэн энэ мессеж ирнэ. За крипто хэтвч руугаа ороод монт гэсэн хэсэгт авсан зээлийн хэмжээ чинь харагданаа. За авдар дээр авсан зээлээ яаж арт аппликейшны харилцах руугаа татахыг харуулъя. Энэ дээр одоо байгаа татан авах гэсэн товчийг дарна. Хүлээн авах данс гэсэн хэсэг дээр дарахад таны арт аппликейшны харилцахын данс гарч ирнэ. Тэрийгээ сонгож дарна. За татан авах дүн гүйлгээний утгаа оруулаад татан авах гэсэн энэ товчийг дарнаа. Баталгаажуулалт гэсэн цонх гарч ирнэ. Дахиад татан авах гэсэн товчийг дарна. Ингээд хүсэлтийг амжилттай хүлээн авлаа гэсэн цонх гарч ирнэ. Окей
гэдгийг бол дарнаа. За ингээд та ард аппликейшн руугаа нэвтрээд харилцагтаасаа харахад таны авдар аппликейшнаас авсан зээл орсон харагданаа.